Сайн байна уу? Монголын санхүүгийн мэргэжлийн шинжилгээний холбооны ээлжид хичээлийг эхлүүлж байна. Хичээл 13. Дорж байр худалдан ухаа банкнот $80,000 зээлсэн. Жилийн хүүний түвшин 11%, тэрээр 30 жилийн туршид сар бүрийн эхэнд тэнцүү хэмжээний төлбөр хийнэ. Сар бүр болон нийт 30 жилийн туршид хэдэн доллар төлөхийг тодорхойлё. Би тэнцүү эдгэрийн хэн нэгээс асгана, нэгийг хуваах, эдгэрийн хэн игийн эмзэр хуваах, зандис эрийг олвол үчхэн эдгэрийн хэн хаалтан дотор нэгээс асгана, нэгийг хуваах, эдгэрийн хэн игийн эмзэр. За энэ хүн илэрхийлээд толгойдох тун хөгдлүүдийг орлуулан бичье. Хүү 11% гэсэн жилийн 12 дугаар 1 сард ногдох хүний түвшин тодорхой илэрхийлэлээр гарна. 11 бахан 12 нэгээс асгана, нэгийг хуваах, хаалтан дотор эдгэрийн хэн нэгийг хуваах 12. За энэ 30 жилийн туршдах хүү удах удаа нь ийм байх нь за ингээд тооцоолын нийлэн өндөр наивчлалтаар илэрхийлвэл хуваагт тэр бүхэн 93 81 62. За эндээс сар бүр тэнцүү хэмжээгээр төлөх төлбөрийн хэмжээ 754 $94 болж байна. За эндээс 360 сарын хугацаанд орж нийтдээ $271,778 $14 төлөх шаардлагатай болж байна. За ингээд өнөөдрийн хичээлийг дуусгая. За энд Монголын санхүүгийн мэргэжлийн шинжилгээний холбооны веб сайтын дугаарыг веб хаягийг бичиж